Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Цэнгэд дэдгсийн өмнө тухтан суугаа эрхэм үзэгч та бүхэнд энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Энэ цаг мөчөөс эрхэм үзэгч та бүхэнд кино бүтсэн түүх танин мэдхүү нэвтрүүлгийн 15 дугаар бүхий нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхний харж байгаачлан энэхүү объектууд яг одоо та бүхэндээ хүргэж байгаа энэхүү нэвтрүүлгийн одоо гол тулах баг нь болсон миний хатман киноны нэгэн хүнд зураг авалтууд сценүүдийг хийсэн ийм объект байгаа, агуулах байгаа. За энэ дээрээс өнөөдрийнхөө хамгийн ихний дугаарыг өргөн барихад бэлэн болсон байна. Бид энэхүү нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ юу хүрэхийг зорьсон бэ гэхлээр мэдээж кино урлаг гэдэг бол яахын аргагүй хамгийн гайхалтай зүйл тэртээ 100 гаруй жилийн өмнө хамгийн анх одоо дүрслэлийн урлаг тийм ээ гэдэг зүйл бий болсноос хойш кино урлагийн хөгжлийг тавьсан байдаг. Ахтуу Лёмрод хэмээх хоёр төрсэн ахтуу хоёр камер хэмээх тэрхүү зүйлийг зохион бүтээснээр энэхүү кино урлаг гэдэг зүйлийн эхлэл үндэс суурь нь болж өгсөн байдаг. Тийм бол өдгөө 100 жилийн дараа дэлхийн кино урлаг маш хурдцтай маш гайхалтай дэвшилтэйгээр хөгжиж байна. Тэртех 1990 оны ардчлалын салхинд Монголын кино урлаг хэсэг хугацааны зогсолт буюу паузыг авсан байсан бол 2005 оноос эхлэн Монголын орчин цагийн кино урлагийн шинэ бодлого хэрэгжиж Монголын орчин цагийн кино урлагийн шинэ дэвшил эхэлсэн гэж үздэг. За тийм бол орчин цагийн кино урлагийн энэхүү дэвшилтэд одоо 90-100-д Монголын кино урлагийг дэлхийн кино урлагтай хөд нийлүүд нь алхуулахын тулд үзэгч та бүхэндээ киног яаж бүтээдэг вэ? Кинонд оролцдог тэдгээр уран бүтээлчд гэж хэрхэн одоо ажилтдаг вэ? Гэрэлтүүд иш гэж ямар үүрэгтэй байдаг вэ? Дууны найруулагч гэж ямар үүрэг оройлтой байдаг вэ, тийм ээ? Туслах ажилчид ерөнхий зураглаач, найруулагчийн задаач гэж юу байдаг вэ? Энэ бүгдийг багцлан нийтдээ 15 дугаар бүхийд сурал нэвтрүүлэгтээ та бүхэндээ багтаан хүрэхийг зорьсон юм аа. За театрт гарч байгаа киног үзэгчид хөдөө авч үздэг. Тэрхүү киног танхимд суугаад дэлгэсэнд гайхалтай тэрхүү дүрслэлд болоод дуулалтын гайхамшиг өөрсдийн биеэр мэдрэн хөдөө авч үздэг бол энэхүү бүтээлийг та бүхэндээ хүрэхийн тулд эдгээр хүмүүс ямар их хүч хөдөлмөр, ямар их дистрибьютер, ямар их сэтгэлийн одоо хаттай байдал харагддаг вэ гэдгийг та бүхэндээ харуулах юм. Ингээд эхний дугаар маань та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Хамгийн эхний дугаар бол мэдээж кино хаанаас эхэлдэг вэ? Мэдээж зохиол дээрээс эхэлнэ. Зохиолын уншлага гэж юу вэ? Эндээс өнөөдрийн дугаараа та бүхэндээ хүргэж байна. 35-аас 40 орчим насны цэмгийн ерөнхий захирал. За ингээд миний хатман кино зохиол маань ийхүү найруулагч одоо жүжигчдийн гар дээр хийснээрээ тийм ээ кино зохиол маань хамгийн ихний өдрийн уншлага гэж байна. Ингээд найруулагч ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Тамир маань одоо нийт сонгон шалгуулсан жүжигчтэй ийхүү зохиолоо танилцуулна зохиолын уншлагыг эхлүүлж байна. Зохиолын уншлага хийж юм гэж байгаа. Яг сүүлийн үеийн кинонууд дээр бол яг манай Монголд бол төдийлний уншлах ч юм уу одоо тийм ихний бэлтгэл ажлууд бага болцсон ч юм шиг санагддаг л та. Арай хурдан тийм автомат болцсон юм шиг санагдаад байна. Тийм яг үү. Тэгээ энэ уншлага хийгээд одоо ингээд миний хатман киноны бэлтгэл ажил маань нийтдээ бараг 3 сарын бэлтгэл ажил хийгдсэн шүү дээ. Тэгэхээр яг ийм байдгүй шин гаргаж ирж байгаа шин хийж байгаа зүйл биш л дээ. Энэ бол яг өмнө манай ахмад уран бүтээлчдүүд бүгд тэгж хийдэг байсан. Ийм юу хүмүүсд хангал ягчаа та надад туслаач. Тэгэхэд дүү ойлгохгүй хангал. Үгүй хатанаа битээр 55 гөрдөн үйлэн энэ хүүхдийг гатан орон. Тэгээд эн чинь ер нь бас төдийлөн Монголдоо бас тавигдаад байдгүй хүнд жанртаа ороод байгаа экшн драма гэдэг жанртаа ороод байгаа маш их тийм бэлтгэл сургуульд хэрэг болж байгаа. Дээрээс нь жүжигчдийн маш их уран чадварууд энэ дээр гарч ирэх драм гэдэг үүднээс бас гарч ирэх шаардлагатай болчиход байгаа шүү дээ. Тийм. За ингээд зүгээр ингэж байж байгаа. Тэгэл ингээл дискгүй ингээл ойлгомоор л байгаа юм да. Өөрөхгүй гэж байж байгаа. Миний амьдрал ингэж л ирсэн юм. Мэдүүдээр эзэж хийж очоогүй. Би болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хийж үзсэн. Аавынд байхад би нэг л зүйлийг маш их хүссэн. Тэр нь дүүтэйгээ уулзахыг хүсэж байлаа. Эцэн тав хангал нэгэн өртөөн дээр вагон хүлээж зогсдоо. За тэгэхээр энэхүү нэвтрүүлэг маань бас яг үзэгчдэд бас Монголд анхдагч байж чадах юм бол 15 дугаар цуврал бүхий нэвтрүүлэг гарна тий. Тэнгүүтээ яг энэ нэвтрүүлгийн зорилго нь юу вэ гэхээр кино бүтээл гэдэг яаж бүтдэг юм бэ? Ямар их хүний хүч хөдөлмөр шингэдэг юм бэ? Ямар их хүний тийм ээ төсвөр дэвчээр ямар их хүний одоо тэрхүү их сэтгэл гарч одоо энэ хүү бүтээл амилдаг юм бэ гэдгийг бас үзэгчдэд
харуулахыг зорьсон байгаа тийм. Яг үзэгчид бэлэн болсон бүтээгдэхүүнийг театрт очиод ингээд мөнгө төлөөд үздэг. Тийм бол энэхүү киног бүтээхийн тулд ямар их хүч хөдөлмөр гарч байгаа гэдгийг бас үзэгчдэд харуулахыг нэлээд төлөхөө зорьсон байгаа шүү дээ. Яг киноны арын албаных нь яг зөвдөл харагддаг байхгүй. Тийм учраас тэднийг харуулах кино уран бүтээл бүтэхдээ тэр ард ямар олон хүч хөдөлмөр, ямар олон хүн ажиллаж байна гэдгийг л аль болох харуулах гэж байгаа юм л. Тэгэхээр ингээд эхнээсээ ингэж уншлаганаас эхэлж байгаа юм л да. Энэ бол одоо манайх ингээд найруулагч маань яаж жүжигчтэйгээ ажиллаж байгаа вэ? Тэгээд энэ хүн бас жүжигчд маань сонирн байж магадгүй л. Тийм утгаараа ингээд 15 дугаараа бэлдэж гаргахад бэлэн болж байна. За ингээд үзэж та бүхэндээ бас яг энэ зохиолын уншлагын хэсгээс үргэлжлүүлэн нь төлөвлөж байна. Чарлта! Чи нэг ч штэ. Чи яхстайсан байхгүй юу? Тийм штэ. Тийм. Тест ингээд яваад. Хангал яа киноны одоо ганц зэрэг нэг байсан. Ямар ч тэгж ингэж зөрөө зинээр тацмаа ийм байхгүй хэвээр. Бавруушаа наа чи үдээд гэж бодож өгөөд. Маа гэдэг буцаад ингэж юунд орохгүй. Тэгээд гүний бавруушаа. Хүний итгэлийг бол харуулах алдах хэцүү гэдгийг солиулаад зүгээр дээ хүний итгэлийг олох харуулах. Итгэлийг олох хэцүү. Алдах амхан байдаг шүү дээ. Хангал бамбуушд итгэцэн чи миний итгэлийг олсон гэсэн санаа явж байгаа юм байна. За тийм. Тийм ээ. Итгэлийг олоход хэцүү байх юм дөө. Энэ баг өөртөө л хэлсэн үг л байна. Яг тийм. Өөртөө л би хар багаас л бүтэмж өссөн. Эцэгхийн хай халуун гэж би мэдэхгүй. Ах минь гэж тэр нэг хөгийн авш. Намайг танихгүй байсан. Тэр цагаас хойш амьдралдаа би хизээч үзэж байгаагүй бүрээ зовлон үзсэн. чи эргээд оюуг ялах. Тэгээ буцаад энэ чинь батушийн орох гэдэг шүү дээ. Энэ тийм хүнд гайхалмаар амьдрал биш л үү? Чам тэгээд таатаа санагдаж байна. Чи бүтөөж ямар уяр цайлмаар дүүх гэмт дүү болцсон уу? Өөр хэлэхгүй чамд олцсон боо. Я башиг үзсэн шин. Өөр хэлэхгүй олцсон боо. Амт цаглт тэгээд авчих биш үү? Хата дисклад яг Ийхүү бэлэн болсон зохиол найруулагчийн гар дээр ирснээр найруулагч тухайн зохиолынхон дүр болгон дээр сонгон шалгаруулалт буюу prop гэдэг зүйлийг хийн явуулсан. За энэхүү prop-ийн дараагаар нийт сонгон шалгаруулалтанд тэнцсэн жүжигчид бодоод уран бүтээлчдийн хамтаар киноныхаа хамгийн ихний одоо зохиолын уншлагыг эхлүүлсэн байгаа. За зохиолын уншлага гэж яг юу байдаг вэ гэдгийг үзэгч та бүхэндээ сая харуулсан бол үргэлжлүүлээд өдрийн цагаар нь уншлагатай байсан жүжигчид маань оройн цагаар нь киноныхаа энэхүү кино маань экшн драма жанрын бүтээл учраас хамгийн их бэлтгэл сургалт хийх шаардлагатай байсан зүйл бол яахын аргагүй түрүүк буюу зодооны найруулга зодооны бэлтгэл сургалт байсан. За тийм бол экшн crew Монголдо анхдагч энэхүү залуучууд маань манай киноны зодооны найруулга дээр ажилласан. За тийм бол бэлтгэл сургалтыг хэрхэн яаж хийж гүйцэтгэсэн бэ гэдгийг бас эндээс үргэлжлүүлэн харах боломжтой юм аа. За миний хатман киноны гол дүрийн жүжигчид болон энэхүү кинонд оролцож байгаа бүх жүжигчид дээр ер нь нэг шаардлага тавьж ажилласан юм. Бүгд эрүүл чирэг бөгөөд маш одоо бие бэлдрийн хувьд маш хөгжил сайтай. Тэгээ хөгжил сайтай мэдээж харагдах талаас тийм байх шаардлага тавиад тэгээд бүх жүжигчид дээр одоо ингээд бэлтгэл сургууль, зодооны мөн бодибилдинг фитнес тийм ээ. Ингээд өдөр болгон бэлтгэл сургуультанд явуулаад ирэнгүүт манай жүжигчид бүгдээрээ л тэвхийгээл ирж байгаа. Тэгээ энэ зүйлд манай кинон дээр киноны бас нэг өнгө төрөх болж чадчих байгаа. Тэгэж болоо. За. Явсан.
За өнөөдрөөс эхлээд бэлтгэл хийсэн. Манай кино бэлтгэл эхэлжээд одоо бэлтгэлээ эхлээд явж байна. Тэгээ өнөөдөр би хэдэн килограмтай байгаагаа одоо та бүхэн харуулъя. Би өнөөдөр одоо 4 сар өнөөдөр 4 сарын 20-нд гэхэд би 68 70-тай 80 доллартай байна гэсэн үг. За 80 доллартай байна. Би одоо энэс нэг 10 хилэг чадвар хасна гэж бодож байгаа. Тийм болохоор амжилт. Одоо панер болсон. Тийм даалгавар өглөө. За энэ болсон. Нэг. Ваа, юу гэх. Ямар Тэжэр чи чадсан. За. Эхлэлээр. Яг гоё би. Бас. Би таслаад. Жоо. Зэгнүүлж байгаад байгаа. Яга ойр таслаад байна. Одоо бол таслахгүй. Yes. Маа Варшаач ер нь тай бокс илүү юу лээ? Тийш дээ. Тай бокс хичээлдэг шүү дээ. Тийш дээ. За. Сүүлийн үед манайхан бол эрчимтэй ер нь сайн хийж байгаа шүү. Бүгдээрээ. Тэр би баг 2-3 бэлтгэл дассан уу яасан? 75 хил болох ёстой шүү дээ. Одоо 79 хил байгаа. 81 хил байсан. 81-ээс 79 болоод одоо тэгээд хоолны дэглэм байх ч бас үнэ хэлэхэд бол хэцүү юм байна. Тамирын бол 8 кг хассан шүү дээ. Одоо би ихэд 2 тэгээд хоолны дэглэм бариад давхар дасгал бэлтгэл хийнэ гэдэг чинь бол бас л чанга юм байлээ дээ. Манай дэйн хийж байгаа энэ кино бол мөн гол нь үзэгчдэд үзүүштэй сайн юм хийсэн л гэж одоо ер нь анханасаа зорж ажиллаж байгаа. Манай багийнхан бол жүжигчд, кино группийнхан, за манай киноны зохиолчд тэгэл ерөнхийдөө бүхэл чадлаараа ер нь өөрөөсдийнхөө чадах чинээрээ бид нэр сэтгэлээ гаргаж ажиллаж байгаа. Тэгээд бүх өдөр болго ингэж бэлтгэл дээр жин, фитнесэд явж жин. Тэгээд хамгийн гол нь бас зохиолдоо тааруулж нийцүүлээд одоо хүмүүсийгээ тий яаж одоо хэрхэн өөрчлөгдөж, бодит байдлаас хэрхэн яаж өөрчлөгдөж болох вэ гэдгийг л харуулахыг ер нь их зорж байгаа доо. Яг манай энэ удаагийн хийж байгаа кино бол Монгол ер нь акшн төрлийн одоо хуучнаар ярих юм бол боевик кино гэж ярина шүү дээ. Тэгэнгүүт ер нь бол Монголд акшн төрлийн боевик киноны зөндөө хийгдэл байсан л да. Экс клубын заалан дээр хэлж тэгээд кананы кикос проект нэг эзэлж байгаа учраас тэндээс бэлтгэл авсан. Тэгээд зураг байд очиж юм уу энэ зодооны тавьж хийсэн байх учраас маш сайн. Надад бэлдэж явах гэж үзэж байгаа. Тэгээд бид тэр бол бэлтгэлээ гаргаж явж байна. Тэгээд бас манай клубын заалан манай планы найрагч ажиллаж байгаа. Миний хатман киноны маань жүжигчд экшн крүү дээр хүрэлцэн ирээд одоо
тулааны түрэг буюу тулааны найруудыг тавих бэлтгэл сургалтаа хийж байгаа. За экшн крүү дээр манай миний хатмаа киноноос 25 бараг 30-аар залуучууд очиж бэлтгэлээсэн. Яг манай залуучууд бүдүүлэн амьдрал дээр одоо зодоо зохио хийгээд ч юм уу тий. Яваад ирж тий. Ингээд энэ тэнд очиод ямар бүлэг мүлэгт орцсон юм гэж зодоо зохио хийгээ явдаг биш. Тэгдэггүй болохоор бас зодооны тал дээр бас их дутагдaltaй байт юм лээ. Тэр одоо жишээ нь ингээд манай жүжигчин алтан шагаа маань гэтэл ингээд хөшгөлөхөд ингээд анхны өдөр шүү дээ. Өөрөө хөшгөлөхөд шууд сүрэмсэнд очдөг байсан. Тэгэл явандаа чи 15 хоногийн дараа гэхэд ингээд шал өөр удаа дахиад улам ахаад ирж байгаа юм л да. Тэгэхээр бид нэр энийг аль болох нөгөө стандартанд нийцүүлэхийн тулд тийм ээ. Одоо нэгэнт бид нэр экшн драма гэдэг төр жанрыг барьж авсан учраас залуучуудаа бүгдээрээ тэр экшн төрөлд нь оруулж уусгаж тийм үү. Зодоон зохионд нь маш үнэн харагдуулахын тулд бүхэлд нь сарын турш бэлтгэлсэн тэр маань ч гэсэн маш үр бүтээлтэй маш амжилттай болж чадчихсан. Сая тэгээд та бүхэн харлаа штэ. Киноны маань ерөнхий найруулагч Тамир болон зургийн дараа Алтан дуулга. За тэгээд хоёрдугаар найруулагч Эрхэн Бүрнээр орж ирдэ штэ тийм ээ. Тэгээд одоо яг тулааны эхний өдөр яг энэ түрэг буюу тулааны зодооны найруулгыг тавьж байгаа нарката ярилцж одоо энэ бүх бэлтгэл сургалтыг хааж плана яаж тавих уу? Яаж одоо камеруудаа тавих уу? Яаж ямар объектын дээр байрлуулах уу тий? Хаана байвал болох уу? Энэ зодооныг жишээ нь ямар объектын дээр хийж иж ямар одоо жижиг хэрэглүүлэх юм уу тийм үү? Хаана хэсэг дэлбэрхэн байрлуулах уу гэдэг нэг тохирох гэж ирж байгаа юм л. Яаж идгээ хэлээрэ. Игэр. За чи яа тайгаа амир шиг нэг хоёр сүүл холбоо дээр юм. Шээ аа ямар ханаас шээ зүгээр цор дээр гэрэлсэн. За хавар юу. Өөсөө гадар байх юм. Замаа. Юу дурастаа. Сктрок объект бүгдийн олсон юм. Ер нь төгөлөө зарим нь бас Монголд олдохгүй байна. Сая та бүхэн харлаа штэ. Жижигчин Баярбатууд бас өмнө иймэрхүү экшнийг ерөнхий нэг иймэрхүү зодоонуудын кинонд хийдэд орсон байсан болохоор ер нь баг зэрэг эвсэлтэй. Зарим нэг ерөөсөө орж байгаагүй жүжигчдүүд бол үнэхээр эвсэлгүй байсан бол сүүдрөөгөө зүгээр мэрэгжлийн бараг каратачд болцсон мэт тийм одоо өндөр ур чадвартай болсон штэ. Тий. Манай залуучууд бол гэхдээ яг үндэ энэ чинь нэг юм урлагийн сургууль төгсөөгүй зарим залуучууд байгаа. Жүжигчин биш. Гэхдээ тэд нар маань ингээд бас хөдөлгөөний эвсэл бас маш сайн байдаг учраас тэднийг ингэж ийм хүү кинонд оруулахад бол бас гайгүй дөхөн байт юм бэл. Манай харин кино бол бас зохиол нь арай өвөрмөц гэх юм уу? Одоо их гоё. Одоо энийг яг хийгдэж дууссаны дараа ярихгүй бол бас ингээд яг одоо ингээд ярихаар ямар хөө байх юм бас мэдэхгүй л байна. Хамгийн гол нь тэгэл үзэгчд хэрхэн яаж үзэх вэ гэдэг нь л чухал болохоос. Хомсолсаар хулгайч гэдгийг чи мэдхүү? Хийж би чамаа. Чи намайг мэддэг шин. Би ч гэсэн чамаа мэдэх ёстой байгаа ч тийм. Би даадаад өгье. Тэрсгийн хоёр хүн үлдээснэ. Зогт. Хаяч нуудаа. Би амбалсан. Надад ах байдаг. Ээж ав гэр бүлч байх.
1 2 3 4 5 биднээс сайн зүйлийг хичээж байна. Ийхүү үзэгч та бүхэндээ миний хатман кинон дээрс тодгуурлан бүтээж байгаа кино бүтсэн түүх танин мэдхүн цуврал нэвтрүүлгийн маань нэгдүгээр хэсэг энд хүрээд өндөрлөж байна. Энэхүү нэвтрүүлгээрээ бид үзэгч та бүхэндээ юу хүрэхийг илүү их зорьсон бэ гэхээр тэрхүү дэлгэцэнд гарч байгаа бүтээлийн ард ямар их хүмүүсийн хүч хөдөлмөр, ямар их хүмүүсийн хөлс урсаж, ямар их хүмүүс энд сэтгэл зүрхээ шингэн ажиллаж нэг гэр бүл шиг болж хамтдаа байж иж та бүхэнд энэхүү бүтээлийг хүргэдэг вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Энэ бол Монголын орчин цагийн кино урлагийн нэгэн шин дэвшил байх болов хэмээн ойлгож байгаа. Маргааш бүгдээ хамтдаа мөн үргэлжлүүлэн нэвтрүүлгийн 2 дугаар цуврал буюу миний хатман кинон дээрх үйл ажиллагаа тэрхүү кино процесс хэрхэн ямар үе шат дараалттай байдаг вэ? Энэ бүгдийг та бүхэндээ хүргэх юм аа. Ингээд 2 дугаар цувралаар эргэн уулзъя.